Хамгийн эхлээд бүгдээрээ гагцаагаа үүсгэнэ. Гагцаагаа үүсгэхийн тулд за хурууны өөрийн 2 орно. Одоо энэ цаана байгаа утсаа тэгээд эхний утсынхаа доогуур гаргаж ирээд буцаад энэ утсаа ингээд татчихна. Тэгээд ингээд татаж чангалаад одоо бүгдээрээ 40 хонь албаа хийнэ. Утсан доогоороо зөв оруулаад ингээд татаад гаргаад ирнэ. Ингээд 1 хонь албаа. Ингээд 2 гээд 3 4 5 6 ингээд 40-ыг хийчихнэ. 7 8 38 39 40. За ингээд 40 хонь албаа байсан. Одоо нэмэлтээр 1 хонь албаа. Саяны нэмэлтээр хийсэн 1 хонь албаагаа алгасаад дараачийн энэ хонь албаа дотор 1 давхар нэхээс. Давхар нэхээсээ яаж хийх вэ гэхээр за 1 удаа ингээд оруулчихна. Тэгэхэд энэ хөрөөгөө зүгээ оруулаад энэ сүүлийн 41 дахь хонь албааг алгасаад энэ 40 дахь руу нөөц тийшээ зүгээ оруулна. Тэгээд энэ утсаа энэ хүн дагавар ингээд гаргаж ирээд энэ 3 гацаатай болж байгаад эхлээд нь энэ эхний 2 гацааныхаа дагавар зүгээ оруулна. Тэгээ 2 гацаа. Дараа нь дахиад утсаа ороод энэ хоёрынхаа дагавар. Ингээд 1 давхар нэхээс үүсэж байгаа. За одоо ингэ хөрвүүлээд давхар нэхээсүүдийг яв. Одоо бүгдээрээ энэ нөхрөө хийнэ. Энэ болохоор саяны давхар нэхээс хийсэн гацаа. Одоо дараачийн гацаанд хийнэ. Эхний хоёрын давхар. Тэгээд дараачийн хоёрын давхар. Ингээд 2 дахь давхар нэхээс. Энэ нэгээ дуустал давхар нэхээс хийнэ. За дахиад харуулъя. Зүгээ харуулад гээд 3 гацаатай. Эхний хоёрын давхар. Тэгээд энэ хоёрынхаа давхар. Эхний хоёрын давхар. Дараачийн хоёрын давхар. Аль нэхээс нь давхар нэхээс хийснээсээ анзаараад яваарай. Нэг нэхээс нь нэг л давхар нэхээс хийнэ. Одоо бүгдээрээ ийшээ хийнэ. Ийшээ биш, ийшээ. Энэ болохоор саяны давхар нэхээс хийсэн нөх байгаа. Тэгэхээр ийшээ гэсэн үг. Ингээд энийгээ дуустал 40 давхар нэхээс. За сүүлийн давхар нэхээснүүдийг хийх гэж байна. Тэгээд сүүлийн 40 дахь давхар нэхээс. Ингээд бүгдээрээ 40 давхар нэхээстэй болсон. Одоо дараагийн игнийг нэмэлт 1 хонь албаагаа аваад эргүүлээд одоо бүгдээрээ нэхээс олгон дотор 2 давхар нэхээс хийгээд яв. За 1 ороогоод гээд эхний хоёрын давхар. Дахиад хоёрынхаа давхар. Дахиад одоо ийшээгээ 1 давхар нэхээс хийнэ. Нэмэлт хийгээд явна бүгдээрээ. За ингээд нэхээс олгон дотор 2 давхар нэхээс. Энэ эхний 2 давхар нэхээс байна. Эхний нэмэлт. За одоо дараачийн давхар нэхээсэн дотор 2 давхар нэхээсээ хийнэ. Гээд эхнийх гээд 2 дахь. 1 2. Ингээд бүгдээрээ 4 давхар нэхээс тасан байгаа. Эхний энэ 2 давхар нэхээс дотроо бүгдээрээ 2 давхар нэхээс хийсэн. Тэгэхээр нийтдээ 4 давхар нэхээс тасан гэсэн үг. За ингээд дараачийн 1 2. Ингээд үргэлжлүүлээд нэхээс олгон дотор 2 давхар нэхээс хийгээд явна. Бүгдээрээ ингэж хийгээд хамгийн сүүлийн 1 гогцоо үлдээгээд энэ хүртлээ
Нэхээс болгон дотор 2 давхар нэхээс. Ингээд сүүлийн 2 нэхээсэн дээр хэлж байна. Энэ манай сүүлээсээ 2 дахь нь энэ сүүлийнх нь. Сүүлээсээ 2 дахьтаа нэмэлтээ хийгээд 2 давхар нэхээсээ хийгээд 1 2. Одоо энэ сүүлийнх дотроо 1 давхар нэхээс хийнэ. Нэмэлт хийхгүйгээр зөвхөн нэгийг л 1. За ингээд бүгдээрээ 2 дахь нэгээ дуусгацсан. Одоо нэмэлтээр 1 канал байгаа хийгээд эргүүлнэ. Одоо бүгдээрээ эхний давхар нэхээсэнд 2 давхар нэхээс хийнэ. Саяных шиг нэмэлт хийнэ. 1 2. За энэ удаа болохоор одоо бүгдээрээ нэхээс болгонд нэхгүй нэгийг алгасаад нэхэд явна. Дараачийн нэхээсийг алгасаад энэ дотор энэ нэхээсэндээ 2 давхар нэхээс хийлээ. 2 дахь алгаслаа. Одоо 3 дахь нэхээсэн дотор 2 давхар нэхээс. 1 2. За дараачихыг алгаслаа. Дараачихт нь нэг алгасаад дараачихт нь 2-ыг 1 2 алгаслаа. Дараачихт нь гэх мэтчлэн ингээд нэгийг алгасаад дараагийнхт нь гээд нэхээ явна. Гэхдээ нэг нэхээсэн дотор 2 давхар нэхээс хийн шүү. Ингээд игнийгээ дуустал. Нэгийг алгасаад 2 давхар нэхээс нэгийг алгасаад 2 давхар нэхээс гээд. Энийгээ дуустал нэхэд явна. За одоо бүгдээрэнд нь 2 нэхээс үлдсэн. Энэ нэхээсэндээ 2 давхар нэхээсээ хийчээд нэгийг алгасаад сүүлийн нэхээсэн дотор 2 давхар нэхээс. За ингээд 3 дахь игний маань ингээд ийм нэг хөшөөрөлдсөн хэлбэртэй болчихно. За одоо бүгдээрээ нэмэлтээр 3 хянаал баг. 1 2 3 эргүүллээ. Өмнөх игнийд бүгдээрээ 80 давхар нэхээстэй болсон байх ёстой шүү за. Одоо бүгдээрээ давхар нэхээснээс арай өөр нэхээс хийнэ. За 2 удаа орно. 1 2 нэхээслүүгээ зүгээ оруулаад за татаад одоо эхний 2-ийнхоо доогоор эхлээд нь оруулна. Ингээ 3 дахь тоолдонгууд нь дахиад дараагийн 2. Одоо ингээ 2 үлдэнгүүт нь энэ 2-ийнхоо доогоор. Давхар нэхээснээс арай өндөр нэхээс үүсэж байгаа. За одоо саяны нэхээсээ дахиад 3 удаа давтна. Зүгээ 2 оруулаа. Дараагийн нэхээсэнд ингээд буцаа гаргаж ирээд эхний 2-ын доогоор. Дараагийн 2-ын доогоор. Ингээд энэ 2-ийнхоо доогоор. За 2 дахь нь одоо 3 дахь нь. Ингээд бүгдээрээ 4 нэхээс болж байгаа. Одоо дараачийн нэхээсэн дотор саяны нэхээсээ дахиж хийгээд саяны нэхээсээ хийнгүүтээ 3 ханиалба. 2 3. Тэгээд энэ
саяны сүүлийн нэхээс хийсэн хүн дотроо бэхлэх нэхээс хийчихнэ. Тэгэхээр яаж хийх вэ гэхээр зүгээ оруулж агаад энэ утсаа гаргаж ирээд ингээ хоёр гогцоо олж агаад энэ утсаа энэ гогцооныхоо доогоор оруулчихна. Ингээд энэ гурван ханиа холбоогоо энэ нэхээс дотроо бэхэлж өгч гин гэсэн үг байхгүй юу? Ингээд нэг юм дэлбээ үүсэж байгаа. Эхний дэлбээ. Одоо дараагийн дэлбэгээ хийхин тулд дараагийн энэ нэхээс дотор бэхлэх нэхээс гоцоогоо гаргаж ирээд гээд энэ гоцооныхоо доогоор оруулчихна. Одоо бүгдээрээ 3 ханиа холбоо гин. 1 2 3. За тэгээд нөгөө саяны нэхээсээ хийн 2 удаа утсаа ороод энэ 3 ханиа холбоо хийсэн нүхнээсээ тэгээд утсаа гаргаад ирнэ. Тэгээд эхний хоёрын доогуур дараагийн хоёрын доогуур одоо ингээд сүүлийн хоёрын доогуур ингээд энэ нэхээснээсээ бүгдээрээ бэхлэх нэхээс 3 ханиа холбоо нэг юм өндөр нэхээс хийж байгаа. За одоо дараагийн нэхээсэн дотор энэ нэхээсээ дахиад автаад гин. 2 ороод эхний хоёрын доогуур дараагийн хоёрын доогуур ингээд сүүлийн хоёрын доогуур. Одоо дараагийн нэхээсэн дотор болохоор дахиад энэ нэхээсээ татаж хийгээд одоо бүгдээрээ энэ нэхээсэн дээрээ нэг ханиа холбоо хийчихнэ. Ингээд нэг ханиа холбоо хийчихэд одоо энэ ханиа холбооныхоо доотлын энэ нэхээснийхаа дээр гэсэн үг. Энэ сүүлд хийсэн нэхээснийхаа дээр ингэж байна. Ингээд энэ дотроо нэг бэхлэх нэхээс. Ингээд хоёр гогцоотой болж аваад ингээд ингээр нэг юм өнцөг хүрсэж байгаа. Хэмээд одоо энэ нэхээсэн дотроо саяны нэхээсээ дахиад энэ өндөр нэхээсээ за ингээд 1 2 гэжээд энэ нүхнээс болохоор 2-ыг авч байгаа. Одоо дараагийн нэхээсэн дотор дахиад 1-ийг. Тэгээд дараагийн нэхээсэн дотор саяны нэхээсээ дахиж хийгээд тэгээд 3 ханиа холбоо. 1 2 3. Тэгээд ийшээгээ бэхлэх нэхээс саяны сүүлийн нэхээс хийсэн төхрүүгээ. Тэгээд хоёр дахь дэлбээ. Энээсээ арай том тэгээд ийм өнцгтэй болсон байгаа. За энэ нэхээсээ эхлээд бүгдээрээ бэхлэх нэхээс хийгээд 3 ханиа холбоо хийгээд дахиад энэ нэхээсээ энэ 3 ханиа холбоо хийсэн нүхнээсээ авсан тий. Тэгээд дараагийн нэг нэхээсэн дотор дахиж хийгээд дараагийн нэхээсэн дотор болохоор нэг нэхээс хийнгүүтээ нэг ханиа холбоо аваад тэгээд бэхлэх нэхээс хийхээр юм өнцөг гарсан. Тэгээд дахиад тэр нүхэн дотроо дахиад нэг нэхээс хийсэн. Тэгээд дараагийн нэг дотор тэгээд сүүлийнхт нь болохоор нэг нэхээс тэгээд 3 ханиа холбоо хийгээд бэхлэх нэхээс хийсэн. Одоо энийхээ бүгдээрээ дахиад 3 удаа давтна. Дараагийн нүхэн дотор бэхлэх нэхээс. За ингээд би энэ дэлбэгээ 4 удаа нэхэд дуусгацсан. Гоё харагдаж байгаа. За одоо дараагийн дэлбэгээ хийн. Дараагийн нэхээсэн дотроо бэхлэх нэхээс. Тэгээд нөгөө 3 ханиа холбоогоо давтаад 1 2 3. Тэгээд энэ нэхээсэн дотроо нөгөө хийдэг өндөр нэхээсээ дахиад хийн. Тэгээд эхний хоёроор дараагийн хоёроор тэгээд сүүлийн хоёр. Одоо дараагийн энэ хоёр нэхээсэн дотор дахиад энэ нэхээсээ хийчих. Дахиад за одоо энэ дотор энэ өнцгтэй хийдэг нэхээсээ хийн. Дахиад энэ нөгөө өндөр нэхээсээ хийж агаад нэг ханиа холбоо аваад ийшээ бэхлэх нэхээс гээд
За дахиад нөгөө өндөр нэхээсээ энэ нөх рүү гах. Энэ нэхээс рүү. Ингээд нөгөө өнцөг маань өсч. За одоо дараагийн 2 нэхээсэн дотор дахиад саяны нэхээсээ хийнэ. За одоо сүүлийнх. Саяны нэхээсээ 3 хонь холбоотойгоо хамт. Гэт 1 2 3. Тэгэд энэ нэхээс хийсэн энэ нөхөн дотроо. Гэт бэхлэх нэхээс. За дараагийн дэлбэн дахиад яг адилхан 3 удаа. Бэхлэх нэхээсээ хийгээд саяны энэ хийснийгээ дахиад 3 удаа давтна. За ингээд 4 шиг хийцэн. Энэ дэлбэн өмнөхөөс арай том байгаа биз? Энэ өмнөх нь энэ болохоор саяных. Арай том. За одоо дараагийн дэлбэгээ. Дараагийн хийсэн дотроо бэхлэх нэхээсээ хийн. Тэгээд 3 хонь холбоо. 2 3. Тэгээд энэ хүн дотроо өндөр нэхээсээ хийгээд одоо дараагийн 1 2 3 нэхээсэн дотор энэ нэхээсээ хийн. Өмнөх дэлбэн дээр болохоор 2-ыг хийсэн. Тэрний өмнөх энэ жижиг дээр болохоор 1-ийг хийсэн тий. Энэ нэхээсний маань тоол нэмэгдээд яваад байгаа гэсэн үг байхгүй юу? Дараагийн 3 нэхээсэн дотор 1-1-ийг хийн. 1 2 3. Одоо нөгөө өнцгтэй нэхээсээ үсгэнэ. 1-ийг хийгээд 1 хонь холбоо хийгээд бишээ бэхлэх нэхээс. Одоо энэ нөхрөөгээ дахиад нэг хийх тийм. Өмнөхтэйгөө л адилхан. За ингээд одоо дараагийн 3 дотор 1-1-ийг. 1 2 3. За одоо энэ дотроо 1-ийг нөгөө 3 хонь холбоотойгоо хийнэ. Сүүлийнх. 1 гээд 3 хонь холбоо. 2 3. Энэ болохоор бас эндээсээ арай том. За ингээд энэ дэлбэнээсээ нийтдээ 3 шиг хийнэ. Дахиад 2-ыг. За одоо нөгөө төгсгөлийн 3 хонь холбоогоо хийгээд тэгээд үеийн сүүлийн нэхээс рүү хийчихнэ. Тэгээд 1 хонь холбоо хийгээд за чангаж татж байгаа таслана. Тэгээд нэг урт байх шаардлагагүй. Яг зөвөр бүгдээрээ яга дараа нь халуун цавуугаар наачна. Ингээд манай сарнааны маань хэсэг дуслаа. Одоо бүгдээрээ ногоо утсаараа нөгөө навчин хэсгийг нэхнэ. Одоо бүгдээрээ шидэт тойрог үсгэнэ. Шидэт тойрогоо яаж үсгэх вэ гэхээр утсаа хуруунд дээгүүр ингээд X-лээд барьчихна. Тэгээд энэ утсаа доогуур нь оруулаад энэ утасныхаа үргэлжлэлээс нь тэгээд энийхээ доогуур ингээд гаргаад байна. Ингээд шидэт тойрог маань үсэж байна. За бүгдээрээ одоо энэ шидэт тойрогондоо 6 ширхэг дан хийсгэн. Тойрог руугаа зүгээ оруулаад ингээд нэг дан хийсэн. 2 гээд 3 4 гээд 5 6. 6 дан хийсээ хичээд энэ утасныхаа төгсгөлийн утаснаас нь татчихна.
Тэрэгнийхээ төгсгөл явцаас. Тэгэхэд эхний дан нэхээс дотор бэхлэгт хийс гин. Эхний дан нэхээс харагдахгүй бол сая 6 дан нэхээс хийсэн юм чинь эндээс ахвала 6 толч 1 2 3 4 5 6 ийшээ. Гэт бэхлэгт хийс. За дараачийн игнэнд нэг нэмэлт. Одоо бүгдээрээ нэхээс болгон дотор 2 ширхэг дан нэхээс гин. Саяны бэхлэгт нэхээс хийсэн эхний дан нэхээс дотроо 2 дан нэхээс гин. 1 2 тэмдэглэгч зүг байвал эхний дан нэхээсээ тэмдэглэжүүл хамгийн сүүлд нь амар. За дараачийн дан нэхээс дотор 1 2 ингээд 4 дан нэхээс болж байгаад 1 2 3 4. За энэ дотор дахиад 2-ыг гээд 5 6. За дараагийнх дотор 7 8 дараагийнхт 9 10 сүүлийнх 11 12. Ингээд эхний дан нэхээс рүүгээ бэхлэгт хийс. Игний болгоны төгсгөлд бэхлэгт хийс хийгээд яв. За ингээд нэг юм тойрог үсэж байгаа. За дахиад нэг кино албаа. Одоо бүгдээрээ нэг дан нэхээс хийгээд нэг нэмэлт хийнэ. Тэгэхээр энэ эхний нэхээс нь дотроо эхний саяны бэхлэгт хийсэн нэхээс нь дотроо нэг дан нэхээс. Дараагийнхт 2-ыг нэмэлт гэсэн үг тийм. 1 2. За дараагийнхт 1-ийг тэгээд 2. Дараагийнхт нь 2-ыг 2. Ингээд игнийгээ дуустал. За ингээд игнийхээ төгсгөл төрлөө одоо бүгдээрэнд нь 18 дан нэхээс болсон байх хэвээр. Эхний дан нэхээс рүүгээ бэхлэгт хийс. Тэгээд нэмэлтээр нэг канал баваад одоо энэ игнэндээ нэхээс болгон дотор нэг дан нэхээс дахиад яв. Тэгэхээр нийтдээ дахиад 18 дан нэхээс хийнэ гэсэн үг. 1 2 3. За ингээд 18 дан нэхээс хийцэн одоо эхний нэхээс нь дотроо бэхлэгт хийс. Одоо бүгдээрээ нөгөө дэлбэнүүдийн навчнуудын хийнэ гэсэн үг. Одоо 9 хянал бав. 1 2 3 4 5 6 7 8 9. Одоо эндээ бүгдээрээ нэхэд яв. Энэ 9 хянал бав дотроо. Одоо энэ нэхээсэн дотор эхнийхээ галгацаад энэ дотор гэсэн үг шүү дээ. Бэхлэг нэхээс. 1. Дараагийнх дотор дахиад бэхлэг нэхээс. За тэгээд дараагийнх дотор нэг дан нэхээс. За дараагийн 2 нэхээс дотор нэг хагас давхар нэхээс. За нэг оруулаа. Энэ гурийнхаа доогуур. Дараагийнхтаа дахиад нэг хагас давхар нэхээс. Гурийнхаа доогуур. Одоо дараагийн 2 дотор 2 давхар нэхээс гин. За эхний давхар нэхээс эхний 2-ын давхар оруулаа. Дараагийн 2-ын давхар. Дараагийнх нь дахиад энийгээ давтна. Гэт одоо нэг үлдчихэж хагаад энэ дотроо нөгөө өндөр нэхээсээ ичнэ. 2 удаа хуцаа ороогоод эхний 2 давхар. Дараагийн 2. Тэгээ сүүлийн 2. За одоо бүгдээрээ 2 нэхээс алгасаад 3 дахь дотор бэхлэг нэхээс хийнэ. Энэ болохоор энэ 9 хянаа албаа хийсэн нэхээс байгаа. Тэгэхээр энийг тооцохгүйгээр энэ хоёрыг алгасаад 3 дахь дотор бэхлэг нэхээс.
Одоо бүгдээрээ энэ навчаа дахиад 5 удаа нийтдээ 6 навчтай болсон байх ёстой. Одоо энэ дараагийн нэхээс нь бэхлэг нэхээс хийхгүйгээр шууд 9 хань холбоо хийчихнэ. Энэ 9 хань холбоогоо хийгээд тэгээд ингээд тавтаад нэхэд явна. За дахиад нэг удаа үзүүлье. 1 2 3 4 5 6 7 8 9. За эхний хоёр дотор бэхлэг нэхээс тийм ээ. 1 2. Тэгээд дан нэхээс 1 дан нэхээс одоо 2 хагас давхар. Хагас давхар гэхээр энэ 3-ийнхаа давхар зэрэг харуулна. 3-ийнхаа давхар. За 2 хагас давхар. Одоо 2 давхар. Одоо сүүлийнхтаа нөгөө урт нэхээсээ хийнэ. За тэгээд нөгөө 2 нэхээсээ алгасаад 3 дахьт нь бэхлэг нэхээс. Энийгээ тооцохгүй тий. Энийг тооцохгүй. Энэ хоёрыг алгасаад энэ 3 дахь дотор бэхлэг нэхээс хийнэ. За гэх мэтчлэн одоо дахиад нийтдээ 4 удаа. Тэгээд сүүлийн навчаа хийцэн. За энийгээ тооцохгүйгээр энэ хоёрыг алгасаад энэ 3 дахь дотор бэхлэг нэхээс. Гэт одоо бүгдээрээ нэг хань холбоо хийгээд за чангаж татж байгаа тасалчихна. Ингээд нэг юм болсон байх хэрэгтэй. Одоо бүгдээрээ нэшин дээрээ сарнааныхаа дэлбэгийг наана. Наахта энэ халуун цав ашиглана. Жижиг дэлбэгийг ингээд ийш нь харуулчихна. Зүүн талд хамгийн жижиг дэлбэтэй, баруун талд хамгийн том нь. Тэгээ энэ талаасаа эхлээд ингээд наана. Ингээд ороогоо явчихна. Энэ бишээ тэрхтэрхий дээшээ болохгүй яг энэ дунд хавцаа нь ингээд одоо энэ дээрээ халуун цаваагаа тавьчихна. Би цаваагаа халаацсан байгаа. Жах ингэсгээд одоо ингээд би энэ хэсэгт нь цаваагаа түрхээд явах гэж байна. Ингээд зөөл. Тэгээд энэ ишнээсээ барьж агаад ингээд эргүүлчихнэ. Тийм доотлын хэсэг нь яг тэгшгэн байх хэрэгтэй шүү. Тэгжээч гоё хэлбэртэй харагдана. Жохон түрхчихээл ингээд. Доотлын гол нь тэгшгэн. Ингээл үргэлжлүүлээд дуустлаа. Ингээд барьж агаад цаваагаа түрхэхэд хэцүү байл. Ингээд ширээн дээр тавьж агаад түрхэж бас болно шүү. Доотл нь ингэж харагдаж байна. Би энэ төгсгөлийн утсаа ингэж агаад наачнаа. Төгсгөл дээр нь дээш нь жоох ингэж түрхээд өгье. Сайн алдах хэрэгтэй болохоор ингэж ингээд сайн болчихно. Одоо энэ дэлбэднүүдээ гоё доошлуулчихвал айгүй гоё харагдана. Гэт
ийм боллоо. Одоо энэ нөгөө ногоо навчны хэсгийг голын энэ утсаа хайжлаад богинохон болгочвол амар. Тэгээд энэ тойрогныхоо нөхрөө хамгийн голын хэсгэр нь ишээ хийчихнэ. Гол руу нуцсан. Ингээд одоо ингэж харж байгаа л тэр нь жоохон гол хэсэгт нь цавуугаад үргэжээ. Ингээд жоохон дараад барьчихна. Одоо тэгээд дэлбээ болгоноор нь цавуугаад үргээд их хэтэрхий юм дээш нь биш. Зүгээр яг энэ гол хүртэл нь наач болгоо ярагдана. Гэт дараач. За сүүлийн. За одоохан би сүүлийн хэсэг буюу бүгдээрээ энэ ишээ энэ ногоо утсаараа бүрхэнэ. Тэгэхгүй байсан ч болно. Ийм болно гэсэн үг. За би энэ ногоо утсаараа яаж бүрхэхийг харуулъя. Ногоо утсаа авч хагаад хамгийн дээрээс нь ингээд жоохон тойрог хэлбэрээр ороож жагаад нэрээ цавуугаад өргөчнө. Хэтэрхий их биш бас жоохон түргээрээ. Тэгээд энэ цавуун дээрээ за очно. Одоо ингээд цавуугаад өргөхгүйгээр доошоогоо өргөжлүүлээ явуулчихна. Ишээл эргүүлээд. Дээд хэсгийг цавуудж агаад доошоогоо болохоор цавуудахгүйгээр гээд ишээ эргүүлээл. Яг цавуудчих болно л доо. Одоо ингээд төгсгөлийн нэг жоох хэсэг үлдэхээрээ энэ дээрээ халуун цавуугаад өргөж агаад цаар очно. Тэгээд нэг жоох утас үлдээгээд тасалчихна. Тэгээд энэ хэцүү утсан дээрээ бас цавуугаад өргөчнө. Ингээд савны маань бэлэн боллоо.